Шинэ үндсэн хуулийг батлалцаж байсан Ахмад депутатууд өнөөдөр үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар санал солилцлоо. 430 гаруй Ахмад депутатуудаас өнөөдөр 200 орчим л амь цэрүүн байгаа юм а. Шинэ үндсэн хуулийг бид батлах гэж байх үед ардын хурлаар 2 удаа, улсын баг хурлаар 2 удаа хэлэлцүүлж, ард түмний дунд хэлэлцүүлэг өрнүүлж, маш их өргөн хүрээнд их цаг хугацаанд олон орны хуулийг судалж байж, одоогийн үндсэн хуулийг баталж байсан. Гэтэл одоогийн улсын хурал үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг ярьж байгаа арга хэлбэрээс нэхлээд маш олон алдаа дутагдал байна гэдгийг тэд учрууллаа. Одоогийн өөрчлөлтөөр бол хуралд оролцсон гишүүдийн дийлэнх олонх гэж байна. Дийлэнх олонх гэдэг нь үндсэн хуулинд байсан. Гэтэл хуралд оролцсон гишүүдийн гэхээр чинь өглөө 39 ирээд өдөр 20 болоод нэг 20-ын чинь нэг 11-2 дийлэнх олонх болоод хууль батлаад байхаа бүр баталгаажуулж байна шүү дээ. Хоёрдугаарт бол сонгуулийн гэсэн үгнээ дараа тогтолцоо гэдэг ганц үг нэмнэ гэд нэг заалт байгаа. Гэтэл тогтолцоо гэдэг чинь юу гэсэн үг гэхээр мажоритар байх уу, пропорционал байх уу гэдгийг хэлж байна шүү дээ. Тэгэхээр пропорционал тогтолцоороо шилжих энэ эрхээ авахар хуулийн заалт хийсэн байгаа хгүй юу? Ер нь бол манай үндсэн хууль өнөөдрийг ингээд энэ 27 жил аваад ингээд үзэхэд байна шүү дээ. Маш сайн үндсэн хууль болжээ. Тийм учраас эдгээр бол тэр өөрөөр бол улсын их хурал, засгийн газар, ерөнхийлөгчид нар хоорондоо айгүй сайн хяналт тавьдаг тийм механизм бол бид бүрдүүлж чадсан байна л. Гэтэл тэр хэтэрхий их мэдлийг өнөөдөр улсын их хурал авахгүй. Ерөнхийлөгчийн их мэдлийг гасах гээд. Тэгээд засгийн газарт бол бас нэг тодорхой хэмжээний их мэдлэг өгч ингээд тоглолтууд хийх гэдэг шүү дээ. Тийм учраас бол бид нар энийг нэгсэнд бол шууд эсэргүүцэж байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар өнгөрсөн 100 намар улсын хурал зөвлөдөг санал асуулгын тухай хуулийн дагуу олон нийтийн дундаа зөвлөдөг санал асуулга явуулсан. Энэ процессоос эхлээд үндсэн хуулийн өөрчлөлт хууль зөрчиж байгаа гэдгийг Ахмад депутатууд зөвлөж байна. Үндсэн хуулийг өөрчлөх гээд явж байгаа арга механизм маань бас буруу байна. Тэр одоо зөвлөлт хуулийн санал асуулгын дагуу иргэдээ санал авчих гэж энэ өнгөрсөн 100 намар бол энэ бүх аймагуудаар нэг тийм уулзалт ярилцлага хийгээд ингээд яваад байна л дээ. Тэгэхээр энэнд бол ард түмэн итгэжихгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол одоо ард түмний санал одоо тусч байгаа юм байхгүй. Нэг хилцүүлж байгаа арга болгож одоо хувирч байгаа. Энэ бүх зүйлүүд нь бол одоо үндсэн хуулинд одоо тийм өнөөдөр одоо хилцээд тэгээ улсын хурлаар ороод одоо батлах хэмжээнд бол одоо болохгүй байна гэж ингэж үзэж байна. Одоо 31 өөрчлөлт оруулах гэж байна. Сая бүх эрдэмтэд хуульч эрдэмтдийг нэг эзрүүсэж байна. 31 өөрчлөлт оруулах гэж байгаа өөрчлөлт чинь өөрөө үндсэн хуулийн зорилго, агуулга, зарчмыг зөрчиж штэ. Хэрвээ үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг энэ чигээр нь ямар нэгэн судалгаагүйгээр үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль болон үндсэн хуулийнхаа өөрийн үндсэн суурь зарчимд харьцах өөрчлөлтүүдийг оруулахар шийдвэл ард түмэн үүнийг эсэргүүцэх болно гэдгийг Ахмад депутатууд сануулсан.